Дэлхийн нийтэд 180 сая гаруй харууны бэрхшээлтэй хүн байдаг. Тэдний 39 сая орчим нь бүрэн хараагүй. За харин манай улсын хувьд 12 мянга гаруй харууны бэрхшээлтэй хүн байдаг. Эдгээрээс 30 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай бөгөөд 17 орчим хувь нь буюу 2048 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Тэд шинэ техник технологи ашиглан өдөр тутмын амьдралдаа хэрэгтэй бүхэл хэрэглээг гар утснаас авч байна. Тэдний нэг төлөөлөл бол усан дорчим. Түүний хувьд сургуульд суралцаж байгаагүй ч өөрийн хичээл зүтгэлээр захин орчинд бүхэл мэдээлэл авч амьдарч байна. Энийг ингээ монголоор болгож байгаад одоо нэг хүмүүс рүү заримдаа нэг мэйл илгээх шаардлага эсвэл нэг санд хүсэлтэд хэлэх шаардлага гарна шүү дээ. Тэгэхээр өөрөө агуулга бичнэ л дээ. Яг ийм учиртай байна гэдэг яг өөрийнхөө санд бодлыг бичээд тэрнийг одоо чинь бичвэр засуулах зорилгоор бас яг ашигладаг. Одоо би нэг мөнгөний дэвсгэртийг бол асуух тохиолдол их байдаг юм байгаас бас. Ер нь бол харааны бэрхшээлтэй хүмүүсийн бие даа амьдрах боломжууд нь нэлээд нэмэгдээд байгаа. Тэгэхээр бид нар энэ шийдлүүдээ олон нийтэд танилцуулж энэ шийдлүүдийг тэр хүмүүс ашиглаад эхлэх юм бол бид нар өдөр тутам одоо эрүүл хүн шиг амьдрах бас боломж бүрдэж байгаа. Сайн дурын ажил хийж хүндэд туслах юмсан гэсэн бодол байгаа боловч цаг боломж юунаас эхлэх вэ гэж боддог хүмүүс улам байдаг. Тэгвэл Be My Eyes app-ийн тусламжтайгаар байгаа газраас хүссэн үедээ хэн нэгэнд туслах боломжтой. Энэ аппликейшн нь харааны бэрхшээлтэй болон хараагүй иргэдийг сайн дурын ажилтнтай холбон харааны туслалцаа үзүүлэх үнэгүй програм юм. Өнөөдрийн байдлаар 150-аад улс оронд 180 гаруй хэлээр ярьдаг 10 сая сайн дурын ажилтан 1 сая харааны бэрхшээлтэй иргэн ашиглаж байна. Манай орны хувьд 2024 онд монгол хэл дээр орчуулах зөвшөөрлийн албан ёсоор энэ аппликейшнийг хөгжүүлэгч нараас аваад 6 сар орчим орчуулга хийгээд ингээд монгол хэл дээр нэвтрүүлсэн. Be My Eyes application нь ашигын бас байгууллага бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хараагүй болон хараатай хүмүүсийг холбох зорилготойгоор бүтээгдсэн. Одоогоор сайн дурын олон иргэд бүртгүүлсээр байгаа ч харааны бэрхшээлтэй гарын 10 хүрээнд багтах иргэд хэрэглэж байгаа нь маш бага тоо юм. Телевизээр гарах гээд байгаа байхгүй юу? Тэгэд нөгөө нүүр царай маань бас ямархуу харагдаж гин. Нөгөө хувц хунар маань бас ямархуу байна гэдгийг харуулах гээд байхгүй юу? Үл жаахан боторхой байна. За. Гагуу сайхан байна. За баярлалаа. Техник технологийн тусламжтайгаар яг хараатай хүн шиг сонголт хийж байгаа тэр мэдрэмж бол их гоё байсан. Яг л нэг хараатай хүн шиг. Тэгэхээр тэр сайн дурын ажилтнуудын одоо тэр хийж байгаа тэрнийг надад зарцуулж байгаа тэр 2 минут чинь нэг харааны бэрхшээлтэй хүний бүтэн өдрийг одоо жаргалцаа болгох тохиолдол бас байдаг шүү гэдгийг л бас хэлмээр байна. Хараагүйчүүдийн инновац хөгжлийн төв цаашид дэлхийн түвшинд хэрэглэгдэж байгаа шинэ техник технологиг эх орондоо нэвтрүүлэх зорилготой. Тэд одоогоор харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ухаалаг нүдний шилийг их хэлээрээ эх орондоо нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.